Тэгээ ер нь цаасан дээр 26 төрөл гэж буусан байгаа. Тэгэхээр бид нар эхний ээлжиний цаасан дээр буусан 26 төрлийнхөө тусламж үйлчилгээг одоо үзүүлдэг болох энэ ажлаа эхлүүлсэн. Эхнээс нь одоо 3 багийг бид нар яг энэ жагсаалтанд байгаа 3 багийг бид нар явуулчлаа шүү дээ. Гадагшаа сургалтанд явуулчлаа. Тэгээ эргэж ирээд шаардлагатай тоног төхөөрөмжөөр нь хангаж өгөх төсөв санхүүжилтийн шийдтсэн. Энэ жилдээ бид нар 12 чиглэлээр нь багийг явууллаа. Тоног төхөөрөмжийн асуудлыг шийднэ. Ингээд эх жил ихэхэд энэ зочин профессоруудаа нийлээд улсдаа хийдэг болоод эх оны төгсгөл ихэд бүрэн нутагшна гэж ингэж харж байгаа. Багуудыг одоо тухайн байгаа жагсаалтанд байгаа 26 өвчлөөр манай баг явж суралцах хүсэлтэй байна. Ийм хугацаагаар ийм улсууд энэ ч очиж сурмаар байна гэж хүсэлтэй өгсөн энэ байгууллага эмчнэр энэ багуудаас нь бид нар сонголтыг хийгээд төлөвлөгөөг сонсоод шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдэх боломж байна уу гэдгийг хараад судлаад эндээсээ бид нар энэ жилийн хувьд 12-ыг сонгоцсон байгаа гэж. Эх жилийн хувьд бид нар 14-г явуулна гэж төлөвлөж байна. Ингээд бид нар 26 чиглэлийнхаа хүмүүсийг явуулж чинь 2026 он гэхэд бид нар Монгол эмчлэгдэхгүй байгаа энэ жагсаалтан дээр цаасан дээр буутсан байгаа 26-ыг бол бид нар бүгдийг эмчилдэг болчихно гэж харж байгаа. Гэхдээ энэ 26-гаар тогтохгүй өшөө Монголд эмчлэхгүй байгаа өвчлүүд байгаа гэж харж байгаа. Их хурал засгийн газрын мөрийн хөтөлбөрт одоо эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадахжуулах олон үйл ажиллагаа тусгагдсан байгаа. За тэрний хүрээнд эрүүл мэндийн салбарын нэлээд томоохон нэг асуудал бол Монгол улсад эмчлэгддэггүй өвчний жагсаалт байгаад идэг. За энэ жагсаалт хэдий жил болгон тоонд багасж байгаа ч гэсэн бодлоготойгоор, дөрвтойгоор одоо нэгдсэн арга хэмжээ авахар бол засгийн газар төлөвлөлөө ажиллаж байна. Тэгээд энэ ажлын хүрээнд одоо нийт сонгон шалгаруулалт зарлахад бол 148 материал ирснээс бид одоо энэ жил 2024 онд багтаад 13 багийг явуулахар бол төлөвлөлөө ажиллаж байна. За эхний багууд маань бол өөрийн чиглэлээрээ тухайн улстай явж байгаа. За баг гэд яриад байгаа утга маань өөрөө бол онцлогтой. За энэ дотор багийг ахалж байгаа эмч байгаа. За тэр чиглэлийн нарийн мэрэгжлийн 2-3 эмч байгаа. За мөн мэдээг үзүүлгийн эмч орж ин зан техникийн ажилтан, совилогч гэдэг одоо бүрэн багийн бүрэлдэхүүнээр бол явж байгаагаар бол онцлог. За энд бол өмнөх жилүүдээс явж исэн хөгжлийн гол одоо онцлог нь юу вэ гэх юм бол одоо засгийн газраас иж бүрэн байдлаар за өмнө нь бол боловсон хүчин бэлтгэгдэж ирээд эмнэлэг өөрөө төсвийнхөө хүрээнд бол тухайн эмчилгээтэй холбоотой тоног төхөөрөмжөө бэлтгэхэд бас төлөвлөж ингэдэг байсан бол энэ удаа бол засгийн газар эрүүл мэндийн яам тоног төхөөрөмжийн эрэхтэн тухайн багийг сургалтаар яваад эрэхтэн бэлдсэн байхаар за сургалтынхаа хугацаанд тухайн улсын зочин профессоруудтай буюу багш нартайгаа за тухайн улсын нэртэй эмч нартайгаа ирж эндээ одоо анхны гардан дадлагаа хийх Монгол өвчтнүүдийнхээ жагсаалтыг одоо гарган эмчилгээ тусламжаа эхлүүлэх ийм онцлогтой байгаа. Тэгэхээр одоо бид 2025 оны сүүл гэхэд бол Монгол улсад эмчлэгддэг нэлээд олон чухал өвчнүүдийг бол эмчлээд эхэлсэн байна гэдэгт итгэлтэй байгаа. За 2 дугаар төв эмнэлгийн зүрх судасны тасгийн эмч, зүрхний судсан доторх мэдсэл хийдэг эмч байна. Тэгэхээр яг одоо энэ эрүүл мэндийн салбарт бол би нэг 11 жил орчим ажиллаж байна. Яг зүрхний чиглэлээр бол нэг 5 жил орчим ажиллаж байна. Яг энэ Монголд эмчлэгдэх боломжгүй байгаа зүрхний титэм судасны хүн цэргийн нарийсэл дисплазия гэдэг өвчний үеийн эмчилгээг одоо энэ Монгол орондоо нутагшуулах энэ одоо гадагшаа явж байгаа урсгалыг багасгах, урсгалыг одоо зогсоох, тэр мөнгөн урсгалыг зогсоох энэ Монгол хүмүүс энэ эх орондоо тусламж үйлчилгээг авах боломжийг олгох зорилгоор одоо энэ баг бүрдээд одоо явах гэж байна. Гэхдээ манай баг бол одоо яг эмч, совилогч, техникч гэсэн одоо яг үндсэн одоо энэ ажилбарт энэ цутан дотор мэдсэл оролцдог бүх хүмүүсийг хамруулснараа их даваа талтай байна гэж харж байгаа. Өмнө нь бол яг зөвхөн эмчнэр нь очиж сурч аваад ирдэг. Тэгээ буцаа ирэхэд нөгөө яг хамтарч ажилтдаг, гар бие оролцдог, бүх зүйл дээр цуг байдаг хүмүүс маань бас нөгөө хоцрогдох, тийм ээ, орхигдох асуудлууд байдаг бол одоо энэ удаадаа бид нар бол бүтэн багаараа явахаар төлөвлөж байна. Тэгээ төлөвлөгдөөд одоо очих улс маань тодорхой болсон, профессорууд маань тодорхой болсон байна. Ер нь Монголд гэлтгүй энэ зүрхний титэм судасны эмгэг бол өөрөө дэлхийд их өндөрт ордог. Нас оролтаараа ч гэсэн дандаа нэгдүгээрт байдаг. Их одоо нөгөө толгомцсон асуудлуудын нэг. Тэгэхээр энэ тохиолдол дээр одоо нөгөө бид бүхэн хүнд цэргийн нөгөө дисплазия гэдгийг л яриад байгаа болохоос бусад одоо бас энэ титэм судсан доторх онцлогоо эмчилгээ авж байгаа хүмүүс мөн ялгаа байхгүй одоо бидний энэ
нутагшуулгаж байгаа тэр судсан доторх яахыг ашиглаж чанартай тусламж үйлчилгээг авах боломжтой гэсэн үг юм. Тэгэхээр эхний ээлжинд одоо бид нар энийг нутагшуулж хүн зэргийн тэр дисплазия гэдэг судасны эмгэгийг одоо бид нар Монголд оншилж эмшилдэг болно. Ингээд энэ цаашаа улам өргөжөөд ирэхээр бүх хүн энэ тусламж үйлчилгээг чанартай тусламж үйлчилгээ авах боломжтой гэсэн үг. Товчхон ярих юм бол одоо зүрх гэдэг эргэтэн чинь хүнийг тэжээдэг гол эргэтэн тийм ээ. Одоо цусаар хангаж яадаг тэр цуснд нь хүчил төрөх шимт хижээл байж яадаг. Тэгээ бусад эргэтнүүд одоо цус авж иж хүн амьд байдаг. Гэхдээ зүрх маань өөрөө бас нөө цус авж иж хүчил төрөх шимт хижээл авж иж хэвийн ажилтдаг гэсэн үг. Тэгэхээр энэ зүрхийг өөрийг нь тэжээдэг титэм судас тийм ээ. Хүнийг одоо тэжээдэг зүрхийг тэжээдэг титэм судас гэдэг чухал зүйл байдаг байна шүү дээ. Тэгэхээр энэ титэм судас нь одоо настай холбоотой сахартай, даралт ихсэлтэй, тамхитай маш олон хүчин зүйлсээс болоод нөө судасны хан дотор нөөх тос гэж юм хоримтлагтай нөө судасны үндэс нь дотоод диаметрээ нарийсгаад байдаг. Тэгэхээр тэр нарийнхан зүйлээр урсгах цусны хэмжээ багасна гэсэн үг байна шүү дээ. Зүрх надад одоо 10 литр цус хэрэгтэй гэхэд тэр судас маань 10 литрийг өгөх ёстой. Тэгээ нөгөө нарийсан судсаар одоо урсгаар одоо 5 болт юм уу 3 болт юм уу багасаж очиод нөгөө зүрхний цусан хангамжийн алдагдал гэдэг юм явагдаад байдаг. Энэ нь явандаа нөгөө даймжирсаар байгаад бөглөрөх хүнд зэрэгээр нарийсны улмаас одоо нөгөө зүрхний булчин бүр өвчээд ирдэг. Тэгээ үүнтэй холбоотой нөгөө нас оролтууд, гинтийн нас оролтууд, зүрхний цочбог шиг дэвсгэл үүдэлтэй нас оролтууд Монгол оронд их өндөр байдаг. Эмчлэх, гадаад улс руу эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгах нийгмийн эрүүл мэндийн тустай байдаг. Нью-Йорк багийн эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль одоо бол хамгаалах ухааны үндэсний их сургууль гэж байгаа сургуулийг 2013 онд төгсөөд одоо титэм судсан доторх онцлог амжилтынхаа резидентийг тус өргөсөн. Тэгээд энэ хугацаанд би бас энэ хайныг ихнийхтэй эхний уулзсан. Тэнцвэрээс сонсчод дараа нь яг эсвэл нэмээгүй байна. Багтдаг байна. Нийт титэм судсан доторх эмчилгээнд орж буй өвчнүүдийн 20% нь 80 орчим титэм судасны анхыг бөглөрөл оршигджээ. Аз тэд титэм судсан доторх онш 17 оны хооронд одоо докторийн резидент, 17-аас 18 оны хооронд зүрхний резидент, 20 судсан доторх онцлог эмчилгээний чанар хүртэх хэмжээг дэвшлүүлэх одоо энэ Монгол улстай энэ одоо чанартай эрүүл үйлчлэл болдог. Энийг энэ Монгол орондоо ингээ нэвтрүүлэх, нутагшуулах одоо нөгөө бүх хүн одоо бидний яриад зорилтын хүрээнд одоо энэ сургалтанд хамрагдах байгаа одоо ер нь бол баяртай байдгаар авахтаа тэр нөхөр энэ нөгөө багц тоног төхөөрөмж нь байхгүй учраас бид нар тэнд очиод хараад үгүй сураад байдаг. Тэгээ хөлтөө ирдэг нөгөө нөхцөл байдал хэвэндээ байгаа. Тэгэхээр үүнийг одоо нөгөө тэгш хүртээмжтэй хүртэж болох юм ард иргэдэд тэр эргэцсэн орчныг нь үйлдвэрлэж өгч байна. Маш сайн гэж байна. Одоо нөхцөл байдал нөгөө олон улсад нөгөө авсан арга хэмжээ нь хувь хүн бол өөрөө өөрийнхөө эрүүл мэндийн төлөвлөгөөг маш сайн үзүүлдэг юм хүн бичлээ. Тэгэхээр тэрийг одоо бид нар бас судалсан. Бид нар шинжлэх сэдвийн зөвлөгч хамаа 2019 онд ашигласан зөвлөгөө сургалтад төгссөн одоо хүртэл ажиллаж байгаа.